Завхар гэдэг зөвхөн хувцас биш. Харин тухайн цаг үеийнхээ эрх чөлөөний илэрхийлэл юм. Ив Сан Лоран. Францын загварын ертөнцийн эрх чөлөө, тачаангуй байдал, зориг гэсэн үгсийн амьд биелэл болсон Ив Сан Лораны ертөнцид тавтай морил. Хэрвээ Коко Шанель эмэгтэйчүүдэд эрх чөлөөг мэдрүүлсэн бол Ив Сан Лоран тэдэнд хүч чадлыг бэлгэлсэн юм. Тэрээр эрэгтэй хүний стилийг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнтэй хамгийн тансаг бөгөөд эрхэмсгээр хослуулж чадсан сууд ухаантан байлаа. Өнөөдөр бид загварын ертөнцийн дүрмийг өөрчилж эмэгтэй хүнийг өмдтэй хослуулан тэдний дотоод хүч чадлыг дэлхийд дахин тунхагласан нэгэн эрхмийн тухай өгүүлэх болно. Алжирийн наранд төссөн ичимхий жаалхүү хэрхэн Парисын загварын хаан ширээн заларсан түүх бол гайхамшиг, тэмцэл болон ялалтын түүх юм. Ив Сан Лоран 1936 онд Алжир улсын Огон хотод чинээлэх Франц гэр бүлд төржээ. Түүний бага нас газар дундын тэнгисийн хурцнаар тод өнгө бүхий тансаг орчинд өнгөрсөн юм. Түүний аав кинотеатруудын сүлжээ эзэмшдэг байсан нь Ивийг багасаа л урлаг, дүр төрслөлийн ертөнцид дурлахад нөлөөлжээ. Ив ердөө 12 настайгаас эхлэн загвар зохион бүтээж эхэлсэн гэвэл та итгэх үү? Тэрээр гэлгар цаас хайчилж өөрийн гэсэн цаасан хүүхэлдэйн студ байгуулжээ. Тэр хүүхэлдэйнүүдтэй зориулж бүхэл бүтэн улирлын цуглуулга, жижигхэн гоёл чимэглэлүүдийг ч зурж бэлддэг байв. Энэ нь түүний ирээдүйн агуу карьерийн эхлэл байлаа. Гэвч түүний сургуулийн он жилүүд тийм ч аз жаргалтай байсангүй. Ичимхий, туранхай, эмэгтэйлэг зантай Ивийг ангийнхан нь үргэлж шоолж, дээрлэгдэг байв. Тэрээр үүнээс зугтаж өөрийнхөө дотоод ертөнцид бүгдэг байлаа. Нэгэн удаа Ив өөртөө нэг л өдөр миний нэр Парисын төв гудамжинд гал мэт гэрэлтэж хүн бүр намайг мэддэг болно гэж амласан гэдэг. 1953 онд 17 настайдаа тэрээр олон улсын ноосны зөвлөлөөс зохион байгуулсан загварын уралдаанд коктейл дресс буюу үдшийн даашинзны загвараар 3 дугаар байр эзэлсэн байдаг. Тэрээр шагналаа авахар ээжийнхэн хамт Парис руу иржээ. Тэнд түүний зургууд буюу скетчийг харсан Vogue сэтгүүлийн эрхлэгч Мишель де Бруноф хүүгийн зурсан зургуудыг хараад түүний төрөлхийн авьяасыг шууд таньсан гэдэг. Тэрээр Ивд Парис руу нөөж загварын чиглэлээр суралцахыг зөвлөсөн төдийгүй Vogue сэтгүүл түүний зургуудыг нийтэлж байв. Сонирхолтой нь тухайн цаг үед түүнтэй цуг нэг тайзан дээр шагнал гардан авч байсан өөр нэгэн ирээдүйн сууд дизайнер бол Карл Лагерфельд. Тэрээр пальтоны төрөлд төрүүлсэн байв. Энэ хоёр эрхэм ийхүү нэг өдөр загварын ертөнцид хөл тавьсан түүхтэй. 1956 оны 6 дугаар сард École de la Chambre syndicale de la haute couture буюу өндөр загварын синдикат танхимын сургуульд суралцаж байсан Ив Сан Лоран Мишель де Брунофтэй дахин уулзаж түүнд сүүлийн үед зурсан 50 орчим загварын зураг буюу скетчээ үзүүлжээ. Тэрээр гайхширлаа үнэхээр нууж чадаагүй байна. Учир нь тэр өглөө Кристиан Диор өөрийн шинэ A-line цуглуулга Брюнхофт нууцаар харуулсан bijээ. Залуу Ивийн зурсан зургууд Диорын хараахан олон нийтэд дэлгээгүй байсан тэрхүү шинэлэг шугам хэлбэрүүдтэй яг ижилхэн байсан нь түүнийг ямар өндөр мэдрэмжтэй зөн совинтой дизайнер болохыг баталсан юм. Тэрээр би амьдралдаа ийм авьяаслаг хүнтэй таарч байсангүй гэж хэлээд Кристиан Диортой уулзах цагийг шууд товолжээ. Диор зургуудыг нь үзээд Ивийг газар дээр нь туслахаараа ажилд авсан түүхтэй. Ингээд 18 настай хүү Кристиан Диорын туслахаар ажилд орлоо. Хэрвээ та манай Кристиан Диор брендийн түүх дугаарыг үзсэн бол Ив Сан Лораны талаар тэнд бас яригдсан байгаа. Диор түүнийг миний залхамжлагч гэж нэрлэдэг байсан бөгөөд 1957 онд Диорыг гинэт нас барахад тэр үед ердөө 21 настай туранхай ичимхий Ив Сан Лораныг Диор ордны ахлах дизайнераар томилоход хүн бүр эргэлзэж байлаа. Гэвч түүний анхны цуглуулга болох трапез буюу трапез хэлбэрийн даашинз нь Парис даяар шууган тарьж сонин хэвлэлүүд бүгд Ив Сан Лоран Францыг аварлаа гэж бичиж байв. Диор брендийн шинэ цуглуулгаа гаргасны дараахан зохион байгуулагдсан нэгэн оройн зоогон дээр Ив Пьер Бержетэй анх уулзжээ. Пьер Берже бол шийдэмгий, бизнес сэтгэлгээтэй зохион байгуулагч нэгэн байсан бол Ив зөвхөн бүтээх хүсэлтэй, эмзэг, сууд ухаантан байв. Пьер анх Ивийг хараад л түүний ер бусын авьяасыг мэдэрч түүнийг хамгаалахар шийджээ. Үүнээс 2 жилийн дараа 1960 онд Алжирийн тусгаар тогтнолын дайн ширүүсв. Ив цэрэгт татагдав.
Энэ түүний хувьд үнэхээр том байлаа. Хит мэдрэмтгий, урлагийн хүн байсан тэрээр цэргийн хатуу дэглэмийг тэсвэрлэж чадалгүй ердөө 20 хоногийн дараа сэтгцэн эмнэлэгт хүргээгджээ. Тэнд түүнд маш хүчтэй эм тариа цахилгаан шокоор эмчилж байсан түүний сэтгэл зүйд насан туршийн сорив үлдээсэн юм. Ивийг эмнэлэгт хүл амьдралтай тэмцэж байх хооронд Dior компани түүнийг орных нь хүнийг олсон гэх шалтгаанаар ажлаас нь халсан мэдээ иржээ. Энэ бол маш том уралт, загварын ертөнцийн хамгийн хөтөн харилцаа байлаа. Тэрээр энэ мэдээг эмнэлгийн орон дээр байхдаа хамтрагч Pierre Berger-ээс сонсчээ. Pierre түүнийг гараас атгаж, "Чи бол дэлхийн хамгийн шилдэг нь. Бид хамтдаа шинэ эзэнт гүрнийг босгоно. Чи бид хоёр үргэлж хамтдаа" гэж хэлсэн байдаг. Хэрвээ Dior түүнийг халаагүй байсан бол магадгүй бид өнөөдрийн Yves Saint Laurent гэх домогт брендийг хизээж харахгүй байх байсан мэзээ. Pierre Berger бол Yves-ийн амьдралын хайр төдийгүй бизнесийн суу тухаантан байсан юм. Pierre Yves-ийг эмнэлгээс гаргаж Dior компаниас гэрээ цуцсны нөхөн төлбөр болох 680 мянган франкийг авч чаджээ. Тэр мөнгө болон Атлантын далайг дамнан олсон хөрөнгө оруулалтын тусламжтайгаар 1961 онд Yves Saint Laurent логотой анхны бие даасан загварын ордон үүдэнээс нь түүхтэй юм байна. Гэвч Pierre Berger болон Yves Saint Laurent нарын харилцаа бол зөвхөн хайр дурлал биш, загварын ертөнцийн түүхэндэг хамгийн хүчирхэг бизнес болон урлагийн хослол байсан юм. Pierre Berger ба Yves Saint Laurent-ны харилцааг дүрсэлбэл гал ба устай адил ажээ. Pierre Berger нэгэнтээ "Yves бол зураач, би бол түүнийг дэлхийд таниулах дуу хоолой гэж хэлсэн байдаг. Yves зөвхөн загвараа зурж даавны өнгөнд анхаарлаа хандуулдаг байв. Харин Pierre компанийн санхүү, маркетинг, татвар, хуулийн асуудлыг бүгдийг нуруундаа үржүүлсэн. Хэрвээ Pierre байгаагүй бол Yves Saint Laurent сэтгэл зүйн хямралаасаа болоод хизээж брэндээ босгож чадахгүй байсан юм. Тэдний харилцаа үргэлж амар байсангүй. Yves Saint Laurent алдар нэрийн дарамт, сэтгэл гутралаасаа болж арх, хар тамхинд донтож эхлэхэд Pierre түүнийг хайж яваагүй. Тэрээр Yves-ийг эмнэлэгт хэвтүүлж, асарч, түүнийг бүтээлээ тойроход нь шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгдөг байв. Pierre өөрөө маш хатуу чанд хүн байсан ч Yves-ийн өмнө үргэлж зөөлөн бамбанд болдог байлаа. Тэдний хайрын бэлэгдэл болсон газар бол Марок улсын Марракеш хот дахь Majorelle цэцэрлэг юм. 1980 онд тэд энэ газрыг худалдаж авч сэргээн засварлав. Yves тэнд л жинхнээсээ амар амгалан олж шинэ өнгө төрхүүдэд зурдаг байлаа. Өнөөдөр Yves-ийн чандрыг тэрхүү цэцэрлэгт хадгалдаг бөгөөд Pierre Berger нас бартлаа тэрхүү цэцэрлэгийг хамгаалж үлдсэн түүхтэй юм байна. Yves Saint Laurent бол төрөлхийн эмзэг, дотоод сэтгэлийн зөрчилтэй, агуу авьяасаасаа болоод үргэлжил шуурган дунд амьдардаг нэгэн байлаа. Харин Pierre бол түүний ертөнцийг, түүнийг бодит ертөнцтэй холбож бүх асуудлыг нь шийддэг зангуун байсан юм. Yves бол суу тухаантан, харин Pierre бол тэр суу тухаантныг дэлхийд таниулсан стратегч байлаа. Yves-ийг сэтгэл гутралд орж биенээ өвдөж шантрах тоолонд Pierre түүнийг хөтлж тайзан дээр гаргадаг байв. Тэдний харилцаа 50 гаруй жил үргэлжилсэн. Хэдийгээр тэд 1976 онд хувийн харилцаагаа тасалж тустай амьдарч эхэлсэн ч бизнесийн хамтрагчид хэвээр үлдсэн юм. Pierre Yves-ийг нас барах хүртэл түүнийг хамгаалж Yves-ийн амжилтыг өөрийнхөө амьдралын зорилгоо болгосон нэгэн. Энэ бол зүгээр нэг хайр биш, харин хоёр суу тухаантны нэг нэгнтэй зориулсан амьдралын түүх юм. 1966 загварын ертөнцид жинхэнэ тесрэлт боллоо. Yves Saint Laurent Le Smoking буюу эмэгтэйчүүдэд зориулсан анхны смокинг хүрмийг танилцуулав. Тухайн үед зарим ресторанууд смокинг өмссөн эмэгтэйчүүдийг тотгож нэвтрүүлэхгүй байх хэмжээний дуйландагдж байлаа. Гэвч Yves бууж өгөөгүй. Тэрээр эмэгтэй хүн өөртөө итгэлтэй хүчрэхэг харагдахын тулд заавал даашин зөмсөх албагүй гэдгийг баталсан юм. Le Smoking эмэгтэй хүний зэвсэг буюу загварын хувьсгал. Энэхүү хөрөмний техникийн нууц нь эрэгтэй хүний хэв маягийг эмэгтэй хүний биед зохицуулсан байдал юм. Yves Saint Laurent зүгээр нэг эрэгтэй хүний костюмыг эмэгтэй хүнд өмсүүлээгүй. Тэрээр үүнийг дахин зохион бүтээсэн юм. Эрэгтэй хүнийх шиг өргөн дөрвөлжин мөрийг нь хадгалж эмэгтэй хүнийг илүү өндөр хүчрэхэг харагдуулсан байна. Эмэгтэй хүний биеийн галбирыг тодтогохын тулд бэлхүүс хэсгээр нь нарийсгаж эмэгтэйлэг шинжийг нь хадгалж үлджээ. Тэрээр эрэгтэй костюмны даавууг буюу габардиныг ашигласан нь тухайн үеийн эмэгтэй хувцсны
зөөлөн гэгддэг стандартыг эвдэж чадсан юм. 1966 онд энэхүү смокинг худалдаанд гарахад дэлхийн нийт бэлэн биш байлаа. Нэгэн алдартай түүхийг иш татъя. Нью-Йоркийн чинэлэг нэр хүндтэй загварын од бүсгүй Нан Кемпнер лөө смокинг өмсөд нэгэн тансаг ресторанд орох гэтэл өмдтэй эмэгтэй хүн оруулахгүй гэж харуулan зогсоогоод оруулаагүй. Харин тэр бүсгүй юу хийсэн гэж санана? Тэрээр өмдөө шууд тайлаад хүрмээ богино даашинз болгож өмсөд тотгош орсон байдаг байна. Энэ бол Ив Сан Лугааны хэрэглэгчид ямар тэрслүү байсны илрэл юм. Ив Сан Лугаан хар өнгийг хамгийн ихээр хайрладаг байв. Тэрээр би хараас илүү гүн өнгийг харж байгаагүй гэж хэлдэг. Тэрээр смокинг хүрмний ингэртэн торгон материал ашиглаж хар өнгөн дээр гэрэл хэрхэн тусахыг нь тооцоолдог байжээ. Энэ тухайн хүрм өмссөн эмэгтэйг шүнийн гэрэлд үнэхээр ихэнцэр нууцлаг харагдуулж чаддаг байна. Ив Сан Лугаан эмэгтэйчүүдэд зүгээр нэг хувцас өгөөгүй. Тэр тэдэнд зэвсэг өгсөн юм. Смокинг бол зөвхөн ойдол биш. Энэ бол эрх мэдэл. Хэрвээ та Coco Chanel эмэгтэйчүүдийг бариу корсетноос чөлөөлсөн бол Ив Сан Лугаан тэдэнд эрэгтэйчүүдтэй энэ тэнцүү алхах хүчийг нь бэлгэлсэн. Тэрээр миний хамгийн том харамсал бол джинсэн өмдийг би зохиогоогүй явдал юм гэж хэлж байсан ч түүний бүтээсэн смокинг өнөөдөр ч дэлхийн хамгийн хүчрхэг бүсгүйчүүдийн сонголт хэвээр байсаар байна. Mondrian Dashins. Ив Сан Лугаан бол урлагийг загвартай хослуулсан анхны дизайнеруудын нэг. 1965 оны Mondrian цуглуулга нь Голландын зураач Piet Mondrian-ы геометрийн төрстэй зургуудыг шууд Dashins дээр болгосон нь дэлхийд даяар сенсац болсон юм. Тэрээр хувцсыг зөвхөн өмсөх зүйл биш, алхаж буй уран зураг болгон 1960-аад оны хамгийн алдартай загвар болгож чадсан байна. Ингээд 1966 оны 9-р сарын 26-ны өдөр Парис хотын 6-р дүүргийн Түгнон гудамжны 21 тоотод Сан Лугаан Rive Gauche нэртэй анхны нэрийн дэлгүүрээ үүд хаалгаа нээжээ. Энэ дэлхийн дээд зэрэглэлийн загвар зохион бүтээгч Couturier өөрийн бие даан бэлэн хувцсны төрөлцсөн дэлгүүр нээсэн анхны тохиолдол болж загварын ертөнцид хувьсгал хийсэн юм. Өмнө нь өндөр зэрэглэлийн загвар буюу Haute Couture-ыг зөвхөн цөөн хідэн баян чинэлэг хүмүүст зориулдаг байлаа. Харин 1966 онд Ив Сан Лугаан Парис хотын зүүн эрэгт өөрийн дэлгүүрийн нээснээр загварыг ардчилсан болгож гудамжинд харахад бэлэн болгосон байна. Тэрээр би зөвхөн баячуудын төлөө биш харин загварт дуртай хүн бүрийн төлөө хувцас бүтээн гэсэн зоригтой алхмыг хийсэн түүхтэй. Rive Gauche Франц хэлээр зүүн эрэг гэсэн утгатай бөгөөд Парист байдаг Сен голын эргийн зүүн талд байрлах Парисын тэр хотыг хэсгийг хэлдэг байна. Энэ бүс нутаг нь 20 дугаар зууны дунд үеэс эхлээд залуучуудын соёл, эрх чөлөө сэтгэлгээ, урлаг, уран зохиол, философи, оюун ухааны хөдөлгөөнүүд гэсэн зүйлсийн төв болж байсан байна. Тухайлбал Saint-Germain-des-Prés орчимд зохиолчид, уран бүтээлчид, философчид хамтдаа цугларч, кафений соёл үүсч, шинэ үзэл санаанууд төрж байсан түүхтэй юм байна. Та ингээд 1961 онд Pierre Berger болон Ив Сан Лугаанаар график дизайны домог болсон Adolphe Moron-Cassondагт ханджээ. Тэрээр тухайн үеийн хэвшмэл дүрмийг эвдэж, ердөө 3хан үсгийг босоо тэнхлэгийн дагуу маш уран нарийн сүлдсэн өнөөдрийн бидний мэдэх Cassonde лого юм. Яагаад сууд бүтээлвэ гэвэл үсгүүд нь хоорондоо шүргэлцэж нэг нэгнийхэн хэлбэрт ууссан хэрнээ маш тод уншигдахуйц байдаг. Энэ нь Ив Сан Лугааны эрх чөлөө ба эмх цэгцийн нэгдэл юм. Олон 10 жил өнгөрсөн ч энэ лого нь огт хуучраагүй бөгөөд 2012 онд брендийн нэрийг Сан Лугаан Парис болгож өөрчилсөн ч энэхүү алдарт логог аксессуар болон гоо сайхны бүтээгдэхүүн дээр хэвээр үлдээсэн байдаг. Ив Сан Лугаан Beauty бол брендийн маш том хэсэг. 1977 онд Ив Сан Лугаан сүрчгээ гаргахдаа нэрийг нь опиум буюу хар тамхи гэж нэрлсэн нийгэмд асар том тесрэлт болсон юм. Олон улсын хэмжээнд ялангуяа Америк нэгдсэн улсад хар тамхиг сурталчлалаа хэмээн эсэргүүцэж зарим улс оронд зарахыг нь хүртэл хориглож байв. Гэвч энэхүү хориотой гэгддэг нэр нь хүмүүсийн сонирхлыг улам ихээр татаж нээлттэй хийсэн анхны жилээ 3 сая долларын борлуулалт хийхээр төлөвлөж байсан ч 30 сая долларын борлуулалт хийж рекорд тогтоож чаджээ. Сүрчгний бортгыг харин Японы эртний язгууртнуудын эм
Им тариагаа авч явдаг байсан Инро хэмээх хайрцагнаас санаа авч бүтээсэн нь дорны нууцлаг тансаг мэдрэмжийг төрүүлдэг байна. Үүний дараа нь 1992 онд анх худалдаанд гарсан түүш экран нүүр бодолтын дүрмийг тэр чигтэн өөрчилсөн байна. Энэ нь зөвхөн өөд аргач биш, харин арьсыг гэрэлтүүлж, ядарсан шинж тэмдгийг арилгах зорилттой гэрэлтүүлэгч байлаа. Шидэд тохиор алтан бортохтой багстай энэхүү харандаа нүүрний сүүдэрлсэн хэсгийг гэрэлтүүлж, арьсыг дотроос нь гэрэлтэж буй мэт харагдуулдаг. Өнөөдөр дэлхийд даяар 10 секунд тутамд нэг ширхэг зарагддаг гэх тоо баримт бий. Энэ нь түүнийг бүх цаг үеийн хамгийн алдартай гоо сайхны бүтээгдэхүүн болгодог. Гэрэл зурагчид болон нүүр бодолтын мастеруудын нууц зэвсэг гээгддэг бөгөөд нэг товшилт хийхэд л шидэд гэрэл асдаг гэж хүмүүс ярьдаг байна. Ив Сен Лоран тэрээр эмэгтэйчүүдэд өмд өмсгөж хүчрэхэг болгосон. Тэд эрх чөлөөний үнэрийг өгсөн. Бас тэдний царайг гэрэлтүүлсэн. Ив Сен Лоран бол загварын ертөнцийн өнгөрсөн, одоо бас ирээдүй юм. Загварын ертөнцийн хамгийн том өрсөлдөөний нэг бол Карл Лагерфельд болон Ив Сен Лоран нарын дундах тэмцэл байсан юм. Тэд зөвхөн авьяас бэлгээрээ биш, нэгэн залуугийн хайр дурлалын төлөө өрсөлдөж байв. Өмнө нь дурдсанчлан тэд анх 1954 онд нэгэн загварын тэмцээнд хамтдаа төрүүлж найзууд болж байсан түүхтэй. Гэвч удалгүй тэдний зам салсан юм. Карл Лагерфельд тэр бол хизээж зогсохгүй ажилдаг машин байлаа. Тэрээр Chanel брендийг дахин босгож загварын ертөнцийг бизнес талаас нь удирдах байв. Харин Ив Сен Лоран тэр бол урлаг байлаа. Тэр маш мэдрэмтгий, сэтгэл хөдлөлөөрөө бүтээдэг байсан нь түүнийг алтар нэрийн туйлд хүргэсэн ч нөгөө талаараа сэтгэл зүйн нэвдэж байв. Хайр дурлалын гурвалжин буюу тэдний дунд Жак де Баши гэх залуу байсан нь тэдний найрамдлыг бүр мөсөнд тасалсан юм. Жакийг Карл хайрладаг байсан ч Ив түнтэй нууц амргийн харилцаа тогтоосон нь загварын түүхэн дэх хамгийн том дуйлан болов. Ивийн донтолт ба сэтгэл зүйн хямрал. Би төрсэн цагаасаа л айдсаас өөр зүйл мэдэрч байгаагүй гэж Ив хэлж ижээ. Тэрээр маш их зовж иж, маш үзэсгэлэнтэй зүйлсийг бүтээдэг байж. Амжилт бүрийнхээ дараа тэрээр сэтгэл зүйн гүн хямралд ордог байсан. Энэхүү айцаа мартахын тулд тэрээр согтууруулах хундаа, кокаин болон бусад хүчтэй эм тарианд донтож эхэлжээ. 1970-аад оны үед тэрээр заримдаа өөрийнх нь загварын шоугч санахгүй хэмжээнд мансуурсан байдаг байв. Пьер Берже түүнийг энэ бүхнээс аврахын тулд Марракеш руу авч явдаг байжээ. Марок улс бол түүний хувьд өнгөний сургууль байлаа. Тэрээр Марракешт ирэхээс өмнө би өнгө гэж юу болохыг мэддэггүй байсан гэж хэлсэн байдаг. Түүний хувьд Марракешийн цэнхэр тэнгэр, Пикассогийн зургнууд бол амьд үлдэх ганц шалтгаан байв. Гэвч энэ их алдар нэр хөрөнгө мөнгө түүнд амар амгалан өгч чадаагүй юм. Тэрээр хэдий чиний амжилтанд хүрнэ, төдий чиний ганцаарддаг байлаа. Таны бодлоор загварын ертөнцийн хаан нь хэн байсан бэ? Хөдөлмөрч Карл Лагерфельд үү, эсвэл мэдрэмжтэй Ив Сен Лоран уу? — 2002 оны сүүлчийн шоу Домог дууссан нь. 2002 оны 1-р сарын 22-нд Парис хотын Помпидо төвд Ив Сен Лоран өөрийн 40 жилийн карьераа дуусгаж загварын ертөнцөөс зодог тайлах сүүлийн шоугаа хийсэн байна. Түүний хэлсэн үг нь: би өөрийнхөө бүтээсэн ертөнцтэй салах ёс гүйцэтгэж байна. Би өөртөө адилхан мангасуудтай өнөө хүртэл тулалдаж ирсэн ч загварын ачаар тэднийг ялж чадсан. Түүний мөнхийн муза буюу онгот нь болсон алдартай жүжигчин Катрин Денев тайзан дээр гарч ирэн түүнд зориулж дуудуулахад Парис тэр чигтээ уйлж байлаа. Энэ бол зөвхөн нэг дизайнерын шоу биш, харин бүхэл бүтэн 90 үе төгсөж буй мөч байв. 2008 оны 6 дугаар сарын 1-нд Ив Сен Лоран тархины хор тавдрын улмаас 71 настайдаа Парис дахь гэртээ таалал төгсөв. Түүний оршуулганд Францын ерөнхийлөгч болон загварын ертөнцийн бүхий л цуутай эрхмүүд цугларсан юм. Харин Пьер Берже салах ёс гүйцэтгэхдээ Ив бид хоёр анх уулзахдаа чи 21-тэй, би 27-тай байж билээ. Өнөөдөр би чинийхэн дэргэд ганцаараа үлдлээ. Гэхдээ чиний бүтээсэн бүхэн бидний дунд үрд амьдрах болно гэж хэлсэн нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгсөн юм.
Ивийн хүсэлтээр түүний чандрыг Марракеш дахь Можоголд цэцэрлэгт хадгалсан юм. Тэрээр амьд ахуйда биеийн цэцэрлэгтэлчийнхэн эрхчлөөг мэдэрдэг гэдэг байв. Өнөөдөр тэнд түүнд зориулсан музей болон жижигхэн хөшөө байдаг бөгөөд дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн загвар дуртай залуус түнд хүндэтгэл үзүүлдэг. Өнөөдөр Сан Луган брэнд Антони Баккареллийн удирдлагын дор Ивийн тэрхүү, тэрслүү, рок н ролл, хийн цэр хэв маягийг хадгалсаар байна. Тэдний 2026 оны кино продакшн болон шин цуглуулгууд бүгд Ивийн анхны зорьсон эмэгтэй хүн хүчрэхэг байх ёстой гэсэн философиэр суурилж байгаа юм. Өнөөдөр буюу 2026 онд Сан Луган зөвхөн цүнх, хөрөм, гутал зархаа байсан. Тэд өөрсдийн кино продакшнаа нээж дэлхийн нэр хүндтэй найруулагчдтай хамтран ажиллаж байна. Энэ бол Антони Баккареллогийн авчирсан шин нэрэн үе юм. Тэд амьдралын хэв маяг буюу лайфстайл, мөн вайбыг зарж байна. Хар бараан, рок н ролл, хинцэр атлаа нууцлаг байдал нь Ив Сан Лугааны мөнхийн мөн чанар хэвээр байна. Ив Сан Лугаан загварын ертөнцид ирэхдээ ичимхий, туранхай хүү байсан бол явхдаа дэлхийн түүхийг өөрчилсөн агуу домог болон одсон юм. Тэрээр эмэгтэй хүнийг зөвхөн чимэглэх биш, түүнд өөртөө итгэх итгэл, хүч чадал, эрхчлөөг бэлгэлсэн юм. Ив Сан Лугааныг өмссөн эмэгтэй бол зоримог, орчин үеийн бас маш нууцлаг харагддаг. Түүний хэлсэнчлэн загвар илэгдэж моднаас гардагч чиний өөрийн хэв маяг, чиний дотоод ертөнцид мөнх үлддэг гэж хэлсэн байна. Түүний үлдээсэн өв бол зөвхөн тансаг хэрэглээ гэхээс илүүтэйгээр өөртөө итгэх итгэл, эрхчлөө юм. За ингээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Ив Сан Лугааны амьдрал танд юуг бодогдуулсан бэ? Сэтгэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Хэдийгээр их зовлон тулсан ч тэрээр дэлхийг үзэсгэлэнтэй болгож чадсан нэгэн. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж сувгийг манд subscribe хийхээ мартава. Дараагийн дугаараар өөр ямар брендийн төгс сонсомоор байна? Сэтгэл хэсэгт бичээрэй. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баяртай.